Дэлхийд даяар 285 мянган бизнес эрхлэгч гишүүдтэй 36 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа BNI бизнесийн мэрэгжлийн нэтворк Монгол дахь албан ёсны нээлттэй хийлээ. Тус байгууллага нь бизнесийн зарчмыг өөрчилж, бие биенээ дэмжиж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн өсөн хөгжих боломжийг бий болгож байгаа юм а. Өөрийн бизнесийг бусдад таниулах, тэгээд салбарын гишүүд маань бие биенийхээ бизнесэд одоо ингэж борлуулалтыг чиглүүлж өгч одоо энэ салбараа хөгжүүлдэг юм онцлогтой байгууллага. Бизнесүүд бид нар хэн нэгэн хүн надад тусвалж чадах ашигтай л бол бид бүхэн одоо хамтран ажиллана гэдэг энэ философиг өөрчилж бие биенийхээ дэмжих, тэгээд бизнесүүд маань энэ хүнд үеийг харилцан биеиндээ туслалцаж төрүүлж өгч дараа нь одоо нөгөө бизнесээ хүчтэй болгох энэ философиг л Монгол бид нар оруулж ирэх зорж байгаа. Олон улсад гарах боломжтой гэж байгаа нь болохоор 74 улсад яг энэ BNI-ийн салбар байдаг гэдэг нэг платформоор бид нар бүгдээрээ ингэж холбогддог. Тэр агуулгаараа одоо жишээ нь гэх юм бол манай Монгол өөрөө давуу үйлдвэрлэгч биш те. Тэгэхээр түүхийд үйлдвэрлэгчдтэй олон улсаас илүү одоо нарийн холбоог тогтоох. За нөгөө талдаа Монголоос одоо экспорт нь гарах боломжтой магадгүй ноолор мөхтэйгтгүүний яг хүүхдийн зах зээл дээр илүү нэлээд одоо нэг luxury зах зээл дээр гарахын боломжууд бүрдэх байх гэсэн одоо итгэлтэй байна. BNI-д бизнесээ өргөжүүлж олон улсын зах зээлд өрсөлдөх хүсэлтэй бизнес эрхлэгч бүхэнд нээлттэй юм а. BNI-ийн Монгол дахь салбарт дотоодын 32 үйлдвэрлэгч нэгджээ. Хүний нөөц, банк, санхүү, барилга, үйлдвэр зэрэг бизнесийн бүхий салбар тухайн салбар дотроо өрсөлдөөнгүй бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой юм а.